data scientist, data engineer, data analyst гэдэг data гэдэг үг авсан юм адилхан нэртэй мэрэгчлүүдийг сонсч байсан уу? Яг эдгээр мэрэгчлүүд нь болохоор амар адилхан сонсогдоод байгаа мөртлөө ялгаа нь юу гэдэг юмс заримдаа мэддэхгүй тохиолдол байдаг. Эдгээр мэрэгчлүүдийг сонсч байсан. Гэхдээ яг яадыг нь мэдэхгүй, IT-гаар сурж байгаа эсвэл IT-гаар сурахыг хүсэж байгаа төгсөөд яг IT-ийн ямар чиглэлээр ажиллахыг хүсэж байна. Ер нь л энэ олон мэрэгчлүүдийн ялгаа нь юу юм бэ гэдгийг та мэдхийг хүсвэл та яг 100 газараа ирсэн байна. Хэрвээ та software engineer эсвэл DevOps engineer, SRE, cloud engineer гэсэн иймэрхүү мэрэгчлүүдийн бас ялгааг нь мэдхийг хүсэж байвал та миний өмнө ороос бас бичлэгийг үзээрэй. Би тэн дээр бас эдгээр мэрэгчлүүдийг тайлбарласан байгаа. Hey guys, танаа Билгүүд гэдэг. Би Америк нэгдсэн улсад Лос Анжелес хотод software engineer мэрэгчлэр ажиллаж амьдардаг. Бас эдгээр бичлэгүүдийг яг хийж байгаа зорилго нь болохоор IT-ийн мэрэгчлийг сонирхож байгаа, IT-гаар сурж байгаа яг хүмүүс яг энэ олон IT-ийн олон доторх энэ мэрэгчлүүдийн ялгааг нь бас мэдэхгүй тохиолдлууд их гардаг. Тийм учраас бас эдрийг тайлбарлаж өгөөд магадгүй таас ирээдүйд хаашаа яаж явах, ямар мэрэгчлэр сурвалаас алин дээр илүү төвлөрүүл зүгээрээ гэсэн шийдвэрүүдийг гаргахад бас багч гэсэн хувь нэмэр оруулах юм болов гэдэг үднээс энэхүү бичлэгүүдийг бас хийж байгаа шүү. За ингээд бичлэгтээ орцгоё. Өнөөдрийн data scientist, data analyst, data engineer гэдэг юм амар дайратай одоо ийм мэрэгчлүүдийг яг тайлбарлахаас өмнө эхлээд өнөр яг энэ өгөгдлийн шинжлэх ухаан буюу data science гэдэг нь өөрөө юу юм бэ? Эдгээр яг юун дээр тулгуурлаж одоо яг ажиллаад байгаа юм бэ гэдгийг одоо тэр тухай илүү мэдэж авцгаая. Би яг онлайн талаас нь ярихаас илүү жишээ өгчүүл зүгээр юм болов гэж бодлоо. Америкийн нэгдсэн улсад Walmart гэдэг ийм дэлгүүр байдаг. Тэгээд хамгийн ойрхон жишээгээр авах юм бол Монголд байгаа E-Mart гэсэн үг. Олон сүлжээ дэлгүүрүүдэд маш олон төрлийн бараануудыг зардаг. Тэгээ Walmart нэг юм судалгаа хийсэн байгаа юм л та. Хэрэглэгч яг юу аваад байгаа юм бэ гэдгийг олж мэдэх зорилготой судалгаа хийсэн байгаа. Ямар насны хүмүүс яг юу аваад байна? Өндөг авж байгаа хүмүүс мах авж гин үү те? Нэг хүн орохдоо яг ямар бараа ер нь авж гараад байна? Ер нь юу болоод байна? Хэрэглэгч дэлгүүр рүү орж ирээд буцаж гарах хүртэл яг юу болоод байна гэдгийг одоо судлах зорилгоор юм судалгаа хийсэн байгаа. Тэр судалгаа гаргаж чадсан байгаа. Walmart-ийн одоо удирдах албанаас ямар тушаал гарсан бэ гэхээр давтагдаж авдаг нэг бараа авахаар нөгөө бараа авдаг бараануудын хоорондох зайг нь хол олго гэсэн юм шийдвэр гарсан байна. За өнөөдөр жишээн дээр авч үзье. За жишээ нь өндөг авч исэн хүмүүс байнга талхаа авдаг бол өндөгнөөс талах хүртэл явах зайг хол олгоод дунд нь өөр бараануудыг тавь гэсэн. Тэгжээж одоо манай хэрэглэгч маань өндөг авсныхаа дараа талхаа авах замдаа дунд нь байгаа тэр бараануудыг бас харна гэсэн үг. Хүсээгүй бараануудыг ингээд бидний авж байгаа бараануудтай ойрхон тавьчихаар тэр хүсээгүй зарим хүмүүс ингээд худалдаа авалт хийгээд бид нар илүү мөнгө өрөөд байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ бол яг миний ярих гэсэн гол сэдэв биш. За одоо бүгдээрээ буцаад data science буюу өгөгдлийнхаа шинжлэх ухаан руу орох юм бол сүү авсан хүмүүс яагаад дандаа талах авдаг вэ эсвэл өндөг авдаг вэ гэдгийг яг яаж ер нь мэдсэн бол тэрийг яг хэн гаргаад байгаа юм бол гаргасан үнэ нь яаж хийсэн бол тэр Walmart гэдэг дэлгүүр нь өөрөө 270 сая хэрэглэгчтэй гинэ. Хүн Америкт гэхэд 7 хоногт 225 сая хүн үйлчлүүлдэг гинэ. Зөвхөн 7 хоногт шүү. Та нар тэгээ бодоод үзтээ guys. Тэгэд яг хэрэглэгч юу авдаг вэ гэдгийг судалгаа хийхин тулд доор хаяж 1 жилийн турш хүмүүс юу хийж байгаа гэдгийг судлах хэрэгтэй тийм үү. Тэгээ яг 1 жилийн турш зөвхөн Америкт хийсэн хүмүүсийн одоо гүйлгээ одоо хэрэглэгчдийн судалгааг судлая гэвэл 13.3 тэрбум гүйлгээ байгаа гэсэн үг. 13 тэрбум гүйлгээ гэдэг чинь 13 тэрбум гүйлгээний баримт байгаа гэсэн үг. Хүмүүсийн зан төлөвийг судалж гин гээд нэг хүний ресептийг харснаа өө чи талах авцсан байна, сүү авцсан байна. За тэгвэл дараагийн үнийг харчий гээд ингээд яваад байна гэсэн үг. 13 тэрбум гүйлгэн дээр хүний гараар ийм юм хийн гэдэг бол ямар ч боломжгүй. Тэгээд яг эндээс л одоо яг манай data science буюу өгөгдлийн шинжлэх ухаан гарч ирж байгаа юм. Тэр хүмүүсийн одоо энэ худалдан авалтын мэдээллийг зөв одоо байдлаар structured байдлаар хадгалаад тэрэн дээрээ процесс хийгээд тэрэн дээрээ анализ хийгээд тэгээд тэр гаргаж байгаа үр дүнгийн ер нь гаргаж байгаа энэ бүх процессыг data science гэж нэрлэдэг. За одоо бүгдээрээ мэрэгчлүүдийн нэг нэгээр нь тайлбарлая. За эхний мэрэгжил бол data analyst. За одоо бүүнөрөө яг нэг жишээ аваад тухайн жишээн дээрээ бүх мэрэгчлүүдэд тайлбарлаад явъя. Тэр хаан банк яг ямар насны бүлгийн хүмүүс хиддэх өдөр илүү их гүйлгээ хийдэг талаар судалгаа хийхийг хүссэн байлаа гэж бодъё. Тэгэхээр хаан банкын дайлицын тэр бүх гүйлгээний мэдээллүүд нь байгаа тийм үү. Тэгэхээр data analyst гэдэг хүн тухайн датаг аваад боловсруулад яг ямар насны хүмүүс хиддэх өдөр хитэн цагт илүү их гүйлгээ хийгээд байна гэдгийг яг гаргаад тэгээд тэрийг одоо илүү visualize хийх буюу одоо илүү график болгоод тэгж одоо дүрсэлж гаргадаг хүмүүсийг хэлдэг. Тэгэл хамгийн энгийнээр хэлбэл тухайн датан дээр анализ хийж байгаа л гэсэн үг. Ямар нэг компани илүү зүйл зарахын тулд эсвэл үйл ажиллагаагаа сайжруулахын тулд яг манай хэрэглэгч
яг юу хүсээд байна? Эсвэл яг манай хэрэглэгч яг юу хийд юм бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй тийм үү? Өөрөөр хэлбэл та яг манай хэрэглэгчэд тохирсон урамшуулал эсвэл ямар нэг зүйлийг гаргахыг хүсвэл та яг өөрсдийнхөө хэрэглэгчийг яг хийн юм бэ? Манай хэрэглэгч яг юу хийд юм бэ гэдгийг одоо мэдэх хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр data analyst-ийн одоо ажил бол ерөөсөө л энэ манай хэрэглэгч юу хийд юм бэ? Яад юм бэ? Эсвэл заавал хэрэглэгч биш, ерөн зөвхөн биднэрт байгаа дата яг юу болоод байна? Яагаад байна? Тэр анализ хийгээд тэрийг одоо бусад багуудад хэрэгтэй одоо маркетинг ч юм уу бизнесийн багуудад яг тухайн датан дээр гаргасан тэр мэдээллийг харуулдаг л тийм хүмүүс гэсэн үг. Одоо тухайн тэр data warehouse буюу одоо тэр тухайн датаг аваад тэр датан дээрээ анализ хийж ажилладаг тийм tool дээр ажилладаг. Бас мэдээж тодорхой хэмжээгээр Excel дээр ажиллах тийм тохиолдол бас гардаг. Ер нь бол айгүй сонирхолтой мэрэгжил. Таны гаргасан анализаар чинь ерөнхийдөө танай компани ирээдүйд юу хийх вэ гэдгийг шийднэ гэсэн үг. Компанийнхаа шийдвэр гаргалтанд нөлөөлөх хэмжээний бас зүйлийг боловсруулж гин гэдэг талаар нь харуул data analyst бол бас үнэхээр том ажил хийж байгаа хүмүүс. За бүгдээр одоо шинэ саяны Walmart-ын жишээг харж болно те. Яг хэрэглэгчид ямар бараа аваад дараа нь ямар бараа авж гин data analyst гаргаж чадсан учраас тухайн датан дээр удирдах баг нь одоо зөвлөлтөөд бидний бараануудыг өөр өөр газар тавья гэсэн шийдвэрийг гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн шийдвэрийг таны гаргасан дата байгааг бол хязгаарч гаргаж чадахгүй л гэсэн үг. Data analyst мэргэжлийг эзэмших гэвэл бас тийм их гүнзгий хэмжээний IT-ийн мэдлэг шаарддаггүй. Та ерөнхийдөө SQL эсвэл монголоос SQL гэж дууддаг. Яг database дээр, бааз дээр одоо яг тийм query бичиж чаддаг. Дээр нь түрүүний дурдсан Power BI гэсэн төлөвүүд дээр ажиллаж чаддаг бол ерөнхийдөө бас ихэнх ажил дээр бас ажиллах боломжтой. Тэгээ мэдээж бас мэргэжлэрээ илүү гүнзгийрээ data analyst илүү advanced агсан түвшинд хий гэж бодож байвал мэдээж бас scripting language юм уу programming language-уудыг бас сурах хэрэгтэй. Бүх репортууд бас ингээ гараад иж болдоггүй. Жишээ нь түрүүний хэлсэн репортуудыг та бас гараараа ингээл query бичээд юм хийгээд ах нь бол бас нэг бодлын өөрөө айгүйх цаг авдаг. Тийм учраас бас өөрийнхөө ажлыг автоматжуулах зарим нэг тийм репортууд одоо тэр датаны анализуудыг автоматар хийхин тулд програмчлалын хэллүүдийг сурах шаардлагатай. Data analyst болдог хүмүүс айгүй өөр салбаруудаас орж ирдэг. Зарим хүмүүс яг IT-гаар сураад эсвэл IT-ийн хүмүүс ингээд data analyst руу орж ирдэг бол заримдаа хараад тахараас бизнесийн хүмүүс, маркетингийн хүмүүс, заримдаа бас accounting буюу одоо нэгтлэн хүмүүс одоо data analyst мэрэгжил рүү хөрвж орж ирэх нь бас айгүй илбэг байдаг. За бүгдээрээ одоо дараагийн мэрэгчлээ ярив. Data engineer. За бөөнөрөө саяны хаамагны жишээн дээрээ дахиад авъя. За яг ямар насны хүмүүс 7 хоногийн хэддэх өдөр хэр хэмжээний гүйлгээ хийж байна вэ гэдгийг судлах байгаа. За тэгвэл data analyst нь болохоор тухайн датаг аваад датан дээрээ ингээд анализ хийгээд, report хийгээд хүнд харагдах ойлгомжтой график хэлбэрлүүд үрслээ. Одоо тухайн тэр ажлыг хийх юм байна. Тэгвэл яг манай data engineer яг аль хэсэгт нь холбогдож байгаа юм бэ? Тэгэхээр бид нар түрүүнээс хойш ингээд тухайн датаг нь аваад л гэж яриад байгаа. Тэг тухайн дата нь яг хаана байгаа юм бэ? Тэр датаг нь яг хэн байлгаад байгаа, хэн хатглаад байгаа, тухайн датаг яг хэн хариуцаад байгаа тийм. Бөөнөр яг ер нь хаан банк хэр их гүйлгээ хийдэм бол гэдгийг зөв баримжаагаар бодоод үзье л та. Хаан банк баримжаагаар 1 сая 2 сая хэрэглэгчтэй байх тийм. Тэр за 7 хоногт зүгээр л хамгийн багаар отоход 1 сая гүйлгээ хийж байгаа бах тийм. Тэгэхээр яг ямар насны хүмүүс ямар гүйлгээ хийж байгаа вэ гэдгийг бид нар бодохын тулд доороо ижил бас 1 жилийг судалгаа хийх ёстой гэсэн үг. Доороо иж хаан банк 1 жил бараг 1 тэрбум гүйлгээ хийж байгаа бах. Тэгэхээр 1 тэрбум одоо тэр гүйлгээг хадгалсан мэдээлэл гэдэг чинь өөрөө айгүй том бас эрсдэлтэй өсөр юм байгаа гэсэн үг. Data analyst гэдэг хүн зүгээр тэр 1 тэрбум датаг аваад шууд ингээл юу юуг анализ хийгээл ажиллах боломжгүй гэсэн үг. Яагаад гэвэл та зүгээр бодоод үзтээ Excel дээр 100000 мөртөө байхад яаж гацдаг вүлээ компьютер те. Тэгвэл яаж тэр 1 тэрбум өгөгдөлтэй юм дээр яаж ажиллах вэ? Энэхүү асуудлыг л одоо манай data engineer шийддэг гэсэн үг. Яг жинхэнэ амьдрал дээр бол 1 тэрбум гэж байхгүй. 1 тэрбум бол юу ч биш. Яг үндэ миний бодлоор бол баримжаагаар хаан банк бол доороо иж 10 тэрбум гүйлгээ жилд хийж байгаа. Тэгэхээр та бодоод үзтээ тэр 10 тэрбум гүйлгээнээс яг хүмүүсийг насаар нь ангилаад тэтгэх өдөр хэдэн цагт илүү их гүйлгээ хийж ийн вэ гэдэг мэдээллийг гаргана гэдэг бол өөрөө айгүйх нүсэр айгүйх тийм компьютерийн шаардсан ажил гэсэн үг. Тэгээ ганцхан нэг data analyst энэ мэдээлэл дээр ажиллахгүй байгаа. Нэг хүн магадгүй тухайн мэдээлэл дээр насны ангиллаар нь хийж байгаа бол өөр нэг газар магадгүй хүүсийн ангиллаар ч юм уу эсвэл гэрэлсэн гэрлээгүйгээр нь бас нэг анализ хийж байгаа нэг хүн байвал 10 тэрбум гүйлгээг энд нэг хүн хийгээл энд нэг хүн хийгээл айгүйх тийм ачаалттай болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ингэж их ачаалттай үйлдэлийг яаж зөв зохион байгуулах вэ? Датагаа яаж хурдан болгох вэ? Ямар сервер дээр ажиллах вэ? Датагаа яаж хадлах вэ? Тэгээ дата бас алдагдвал датагаа яаж нөхөж авах вэ? Энэ бүх одоо зүйлийг яг хэн хийдэм бэ гэвэл манай data engineer хийдэг гэсэн үг. Тэрний ард болж байгаа тэр датаг зөв зохион байгуулах, дата унчуул, заагаад оруулж ирэх те. Одоо датагаа cloud-д хадгалах юм уу, өөртөө хадгалах юм уу? Энийг яаж хурдан найдвартай сая тэрлон одоо датануудыг гаргах вэ гэдгийг л одоо яг хариуцж цаатны тэр инженерчлийг хийж байгаа л хүмүүс гэж ойлгож болно. Data engineer бол айгүйх тийм төрлийн мэдээллүүдийг шаарддаг. Танаас програмчлалын мэдлэгийг шаардна. Database-ийн одоо яг бааз дээр ажиллах агсан түвшний мэдлэгийг шаардна. Cloud дээр хадгалж ивэл тас cloud-ийн мэдлэгтэй болох ёстой гэсэн үг. За тэгэхээр буцаад жишээ рүүгээ ороход одоо манай data analyst бол датан дээр ажиллаад яг юу болоод байгааг анализ хийж
хийж байгаа. Тэгээд тэр анализа IT-ийн биш хүмүүст одоо компанид яг шийдвэр гаргах төвшөнд график хэлбэрээр үзүүлдэг тиймэрхүү зүйлийг хийдэг бол манай дайраа инженер бол тухайн датаг найдвартай байлгах, хүмүүс бидний датаг авч ашиглахад хурдан найдвартай шуурхай байлгах тэр зүйлийг л хангаж ажилладаг инженерүүд гэж ойлгож болно. За одоо бүгдээрээ data scientist-ийн тухай ярилцъя. Тэгэхээр нөгөө Хаанбанкны жишээн дээр аваад үзье. За Хаанбанк яг насны ангиллаар 7 хоногийн хэддэг өдөр ямар насны хүмүүс илүү гүйлгээ хийдэг вэ талаар мэдхийг хүсэж байгаа. Дата нь бол ингээд data engineer нь хариуцж байгаа юм байна. Data engineer-т нь бүх дата нь байгаа юм байна. Датан дээр нь data analyst-ууд ажиллаад боловсруулаад яг ямар насны хүмүүс ямар хэддэг өдөр хэдэн цагт илүү гүйлгээ хийгээд байгааг мэдчихлээ. Процесс нь болчлоо ш. Тэгвэл яг data scientist гэдэг хүн яг хаана оролцоод байгаа юм бэ? Яг энэ data scientist гэдэг хүмүүсийн хэрэг байгаа юм. Бид нар аль хэзээ нөгөө хэрэгтэй юм авчлаа тий. Тэгвэл бүгдээрээ энд хариулахын тулд жишээгээ жоох өөрчлөөд үзье. Хаанбанк яг энэ судалгааг хийсэн шалтгаан нь хүмүүсийг их гүйлгээ хийж явах агшинд нь хүмүүс рүү урамшууллын мессеж явуулах гэсэн байлаа гэж бодъё л доо. 18-наас 25 насны хүмүүс магадгүй 5 дахь өдөр ажлын цагаас хойшоогоо илүү их гүйлгээ хийдэг байсан гэж бодъё л доо. Хэрвээ тийм бол яг тухайн үед нь Хаанбанкнаас та ийм зээл авах боломжтой эсвэл та ингэх боломжтой гэсэн тийм урамшууллын мессеж яг тэр гүйлгээ их хэмжээгээр хийж явах үед нь явуулахыг хүсэж исэн гэж бодъё. За тэгсэн чинь манай судалгаа жоохон сонин гарчлаа. Хүмүүсийн насны ангиллаар нь гүйлгээний одоо мэдээллийг харъя гэсэн чинь зарим хүмүүсийн болохоор юу гэдэг чинь адилхан насны хүмүүс өөр өдөр өөр цагт гүйлгээ хийгээд байна. Бидний судалгаа бас яг ийм найдвартай биш байсан юм байна. Тэгэхээр яг ийм насны ангил гэхээсээ илүү хувь хүн дээр илүү төвлөрүүл яасан бэ гэсэн шийдвэр гаргасан гэж бодъё. За тэгвэл энийг яаж хийх вэ? За жишээ нь манай data analyst бол насны ангиллаар нь 18-аас 25, 25-аас 35 ч юм уу нэг 4-5 ангиллаад 4-5 ингээд ангилсан мэдээлэл дээр график зурчлаа. Одоо тэгвэл 3 сая хэрэглэгчтэй байх юм бол та 3 сая хэрэглэгчээ 3 саяар нь хуваагаад одоо тийм 3 сая хүнд зориулсан тусдаа график юм уу гаргах уу? Data analyst болон data scientist-ийн ялгаа нь юу гэхээр data scientist нь зөвхөн одоо тухайн датан дээр ажиллах биш, бүр илүү агсан төвшөнд алгоритмик байдлаар ирээдүйд тухайн датан дээр юу хийж болох вэ? Илүү статистик, математикийн төвшөнд гаргадаг, алгоритмуудыг бичдэг. Магадгүй та бас машин learning ашиглаад ирээдүйн шийдвэрүүдийг гаргадаг тийм хүмүүс байдаг. За одоо бүгнээр жишээ рүүгээ буцаад орох юм бол насны ангиллаас илүү яг тухайн нэг хүн бүр дээр яг хизээ гүйлгээ хийж ийн гэдгийг одоо сураад, алгоритмаар сургаад тухайн насны ангиллаар нь одоо хүмүүст мессеж явуулахын оронд хүн нэг бүрт нь өөр цагт мессеж явуулж байгаа. Тэгвэл data scientist нь математик, магадлал, статистик, алгоритм, машин learning гэдэг программинг, одоо химэл оюухан гэдэг амар олон салбарыг оруулсан тийм супер хүн л гэж ойлгож болно. За өөр бүгдээрээ хэрэглэгчдээр суурилсан жишээ авал одоо YouTube-ийн recommendations хэсэг байна. Насны ангиллаар хүмүүс юм үзнэ гэж байхгүй. Хүмүүс нас дотроо ч гэсэн өөр бичлэгүүд үздэг. Жишээ нь зарим хүмүүс тоглоомны бичлэг үзэж байгаа бол зарим хүмүүс аяллаа бичлэг, зарим хүмүүс жимийн бичлэг үзэж чинь те. Хүн болгоны үзэж байгаа YouTube-ийн бичлэгүүд өөр. Тэгвэл яг таны үзэж байгаа бичлэг чинь зориулаад таны recommendation бичлэгүүд чинь гарч ирж байгаа гэсэн үг. Хэрвээ та жимийн бичлэг үзээд байвал таны дараагийн одоо танд recommend хийж байгаа, танд санал болгож байгаа YouTube-ийн бичлэгүүд бол илүү дасгал хөдөлгөөнтэй бичлэгүүд байна гэсэн үг. Тэгэхээр энэ л яг цаана одоо тэр data scientist-ийн хийж байгаа ажил гэсэн үг. Хэрэглэгч нэг болгоны үйлдэлийг судлаад манай хэрэглэгч яг юу хийгээд байна, яагаад байна гэдгийг мэдсэн бол тэр ирээдүйд автоматар юу хийж болох вэ гэдгийг л тэр data scientist одоо химэл оюухан эсвэл алгоритм ашиглаад гаргаж байгаа гэсэн үг. Data scientist болмоор байвал та айгүй олон тийм мэрэгчлүүдийг зэмсэн байх ёстой. Заавал програмчлалын мэдлэгтэй байх ёстой. Тэгээ ганцхан бас энэ програмчлалын мэдлгүүд, энэ database мэдлгүүд биш, та бас магадлал статистикийг сурах ёстой гэсэн үг. Data mathematics, discrete mathematics тэгээ бас магадлал статистикийн математикийг бас илүү сайн мэддэг байх ёстой гэсэн үг. Датагаа яг ингээд авчлаа, тэрэн дээрээ ингээд магадлалуудаа гаргачлаа. Одоо тэгвэл энэ авсан датагаа та ирээдүйд бас нэг зүйлийг автоматар хийхин тулд энэ шийдвэрүүдээ бас нэг зүйлээр сургаад автоматар үйлдэл хийдэг болох ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө алгоритм руу эсвэл ямар нэг байдлаар машин learning руу орж байгаа гэсэн үг. Data scientist гэдэг бол өөр айгүй супер мэрэгжил байгаа. Та айгүй олон зүйлийг мэдэх ёстой. Гэхдээ бас нөгөө талаараа айгүй хүчрхэг мэрэгжил. За одоо би нэг айгүй сонирхолтой яг ганцхан жишээ авъя. За биднэрт ингээд том вебсайтууд дээр гарч байгаа нийтлэлүүдийн мэдээлэлсэн гэж бодъё. За жишээ авах юм бол Трамп сая ерөнхийлөгч болчлоо ч юм уу те. Эсвэл Орос Украины дайн ийм юм болж гин гэдэг. Тэгвэл бидний мэдээлэл дээр юу хийж болох вэ гэхээр ямар нэг мэдээлэл гарах үед одоо яг хөрөнгөний зах зээл дээр юу болдог вэ гэдгийг тухайн датан дээрээ сургаад тухайн мэдээллийг хадгалж олно гэсэн үг. За бөөнөрөө нэг жишээ авч үзэх юм бол Трамп, Elon 2 сая муудалцсан шүү дээ. Бид нар Tesla-гийн хувьцаа яасан бэ гэдгийг харж олно. За бид нар бүгд мэдж байгаа Трамп, Elon 2 муудалцахад Tesla-гийн хувьцаа навс унсан тийм үү. Тэгвэл биднэрт энэ магадлал дата статистик нь байгаа юм байна. Тэгвэл бид нар бүх энэ мэдээллийг хадгалаад тэгээ нэг AI-ыг энэ датагаараа сургаад тэгээ энэ мэдээллээ ингээл хадгалаад AI-аа ингээд сургаал гэсэн гэж бодъё. Тэгэхээр манай AI ирээдүйд
шинээр мэдээлэл гарахад бид нар дахиад хөрөнгөхийн зах зээлийг харахгүйгээр энэ юу нэрэдэд өснө гэдэг таамаглалаа нөгөө датан дээр суурилж гараад одоо ер нь сток авсан дээр эсвэл зарсан дээр гэдэг тэр сигналыг гаргадаг тийм одоо AI юм уу тийм робот хөгжүүлчлээ гэж одоо юм. Энэ бол айгүй боломжтой тийм үү. Хүн зүгээр л энэ мэдээллийг ашиглаад энэ мэдээлэл дээр анализ хийгээд тэр айгүй хэмжээний хөрөнгөний зах зээлээс мөнгө олох боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр дата бол өөрөө орчин үед бүр мөнгнөөс алтнаас илүү үнэтэй болсон гэсэн үг. Датан дээр хэн сайн ажиллаж байна, хэр их дататай байна, хэр энэ датаг боловсруулад ямар мэдээллийг гаргаж чадж байна, тэр мэдээллийг хэн ашиглаж чадж байгаа, тэр хүмүүс одоо яг орчин үед илүү зөв шийдвэрүүдийг, зөв алхмуудыг гаргаж байгаа, баяжж байгаа гэж хэлж болно ерөнхийдөө. За ингээд манай бичлэг дуусч байна. Би бас та хэдэ дата өөрөө ямар хүчтэй юм бэ? Data analyst, data engineer, data scientist гэдэг мэргэжлүүд нь яг ямар мэргэжлүүдийн ямар ялгаатай, бас ямар хэрэгтэй юм гэдгийг бас тайлбарлаж чадсан болов уу гэж бодож байна. Эдгээр бас мэргэжлэр ирээдүйд ажиллахыг хүсэж байгаа, эсвэл бас эдгээр мэргэжлийг сонирхож исэн 10 жил IT-гаар сурж байгаа. Тэгээд ирээдүйд бас яг IT-ийн ямар салбараар явахаа мэдэхгүй байсан бол энэ бичлэгийг үзнээр бас гаргах шийдвэр чинь бас жижигхэн ч гэсэн тус болж чадсан болов уу гэж бодож байна. Хэрвээ та бас миний бичлэгийг анх удаа үзэж байгаа бол би software engineer, DevOps engineer, cloud engineer, SRE engineer гэдэг том бас чухал салбаруудыг өөр мэргэжлүүдийг тайлбарласан бичлэгийг хийсэн байгаа. Энэхүү бичлэг таалагдсан бол like дараарай, subscribe хийгээрэй guys. Тэгэд өөр ямар мэргэжлийг яриулмаар байна та бас комент хэсгээр бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая guys. Түр баяртай.